¿Cómo están? Сайн байцгаана уу? Muy bien. Te amo Бүгдээрээ mucho, сайн mucho, уу? Аз жаргалтай amor. байгаа юу? Hola, Бүгдээрээ аз жаргалтай байгаа. Feliz. Бүгдээрээ жаргалтай байгаа юу? Feliz. Одоо надад хэлдэ. I Би want to та hear нараас from you. сонсомоор Listen байна. to you. Нэг л It хүн cannot be яриад just баймааргүй one шүү дээ. person talking. Зүгээр нэг I would like монолог баймааргүй байна. monologues. Орой Good мэд evening, гүрүүжи Guruji. Барселонод Welcome to тавтай Barcelona. морил Thank you very маш их much. баярлалаа. My Миний question асуулт бол is, what's the nature of the сүнсний мөн soul? чанар юу вэ? Is the Сүнс soul эрэгтэй юу, male, эмэгтэй female? юу? Би I тэгж do not бодох think байгаал so, да. Гэхдээ энэ but талаар I've уншсан read this. маш их Thank you. баярлалаа. Soul Сүнсэнд does not have хөөс гэж gender. байхгүй. Сүнс Soul is эрэгтэй, beyond эмэгтэй male. гэдгээс чанагш. Тийм You can юм шиг assume санагдаж that. болно. Soul is like Сүнс яг л space. орон зай шиг. See, Сүнс яг л soul is цахилгаан like эрчим хүч шиг. electricity. Цахилгаан эрчим хүч Electricity can гэрлийг here асаадаг. bring light and Сенсийг there make the эргүүлнэ. fan go round. Яг тэр нэг And адилхан the same цахилгаан эрчим хүч electricity is in the AC агааржуулагчийг and same is in the ажилуулна, мөн таны oven шарах when you are шүүгээг baking. The ажилуулна, same мөн electricity агаарыг is сорж гадагшруулна. exhaust. Тэгэхээр So сүнс soul is гэдэг нь like яг л that. уун шиг And юм. same Яг soul л тэр нэг сүнс takes the shape нохой of a болно. dog, a Үхэр, cow, a ээлжиг, donkey, эрэгтэй, male, эмэгтэй болдог. female. Эцсийн эцэст Ultimately, энэ it нь is нэг л electricity. цахилгаан эрчим Everything хүч. will give you Бүх зүйл shock. танд Your washing танд machine can таныг also тогон give you цохиулж shock. Your болдог light штэ. can Угаалгын also give you машин таныг shock. The тогон fan also цохиулждаг. can give you. Сенс No, is that гэрэлч it? гэсэн тийм ээ. Яг Like уун that. шиг. So, when the mind is Сэтгэлд all the time цаг thoughts үргэлж and бодлууд just let төрдөг. go Харин of the тэр mind бодлууд and үгүй болж relax, тайвширхад knowing there is space бүх зүйлийн behind. ард орон зай Yeah, байгаа very гэдгийг good. та олж The харж ухаардаг. space is the Орон soul. зай бол сүнс. The soul has Сүнсэнд no ямар ч shape, хэлбэр no дүрс гэж form. байхгүй. Яг Like л цахилгаан electricity эрчим has no хүчинд shape. хэлбэр дүрс байдаггүй Though шиг. it flows in the Цахилгаан эрчим wire, хүч цахилгааны it has утсаар no урсаж shape, байгаа no ч ямар ч form, right? хэлбэр дүрс Just байдаггүй тийм үү? energy. So, Тэгэхээр when the mind сэтгэл rests in сүнсэнд the хүрч soul, that is тайвширхад when you та have амар peace. амгаланг мэдэрдэг. When the mind Сэтгэл rests in the сүнсэнд soul амархад with little гэтээ баг dullness, зэрэг that is sleep, идэхгүй байх юм бол and that's when унтчдаг. you get Тэр energy. үедээ та маш их эрч хүчийг Soul is мэдэрдэг. energy. Ягаад гэвэл сүнс гэдэг нь өөрөө Contact with эрчим хүч, soul энерги is байдаг. always energy. Сүнс үргэлж And in эрчим хүч, activity, энерги the байдаг. mind. Харин сэтгэл Mind үргэлж is үйлдэж идэг. perceiving, mind is Ойлгож, хүлээж expressing, авна, өөрийгөө mind is илэрхийлнэ, singing, дуулна, chanting, уншина, everything. бүгдийг хийдэг. En actividad la mente está hablando, pensando, cantando. Bailando, Бүжиглэн, riendo, инээж хөхрөн, mangiare, идэн, dormire. унтна. Энэ бүхнийг хийдэг. When you Энэ stop бүхнийг all that, хийхээ болоход mind is in deep сэтгэл rest. гүн гүнзгий Deep амардаг. rest is Гүн гүнзгий only амралт possible зөвхөн in сүнсэнд the хүрч soul. байж л боломжтой байдаг. Solo profondo. Би 2-3 өдрийн дотор энэ Испани хэлийг бүрэн сурчих юм шиг байна. Тэгээд өөрөө чинь ажилгүй болгож магадгүй шүү. Би сахаж самади хийдэг. Мөн сударшин хэрэг сүүлийн 4 жилийн турш хийж байгаа. Яг хийж явах үед бол зүгээр. Гэхдээ би ямар нэг үйлдэл хийж яхад би төвөө алдчихдаг. Тэгээд нэг хүсэл төрөн тэгээд дараагийнх нь за би таны асуултыг ойлгочлоо. Suppose just Та imagine, ямар ч suppose you are not пранаям, doing ямар any ч бясалгал pranayama, юу ч any хийдэггүй meditation, бодоод nothing. үзэл да хийдэггүй гэж All бодоод you үзэл. have Тэгвэл been та юу feeling мэдрэх бол тийм ч bad. таатайг That's мэдрэхгүй it. тийм үү? See, Та өглөөд you take усанд a ордог. shower in the Тэгээд morning. усанд орсныхоо After shower, дараа you та feel тодорхой fresh for хэсэг so хугацаанд many маш hours. сэргэг But then цэвэр again, байдлыг you мэдэрдэг. don't Гэхдээ л feel эргээд so та fresh, хөдрөөд you юм уу start sweating хэрцсэн and юм all шиг that. санагдахаараа So эргээд what you усанд do, ормоор you again санагддаг. take Тэгээд та shower. эргээд Time усанд and ордог. again, it's Түүн our шиг nature бид төвөө that we алдаад lose the эргэж ирэх нь centeredness and бидний we мөн come чанар back, we have байдаг. to come Бид back to заавал эргэж ирэх And ёстой юм. as you keep Тэгээ doing та үүнийг it, the тасралтгүй practice, хийгээд that өөртөө time даадуулаад comes байхын when you хэрээр feel so та centered. ямар ч Even үйл when хийж you are байсан doing төвөө activity. алдахгүй байгаагаа I want to ask мэдэрнэ. you about Би илрэл manifestation. биелийн тухайн What's асуумаар your байна. Та энэ талаар юу гэж point of view on боддог this? вэ? Do you believe that Бид we хүсэл мөрөөдлөө have to put energy биелүүлэхийн into тулд эрч хүч, manifesting our энерги түнд dreams and зориулах desire? шаардлагатай юу? Эсвэл Or do тэнд you ямар think нэгэн there's бичигдсэн some хувь kind of тавилан гэж written үнэхээр destiny? байд юм уу? I want Би to ask танаас you a өөрөөс чинь question. асуулт асуумаар Do you байна. like Та all өөрийнхөө your бүх хүсэлд desires? дуртай юу? No. Үгүй. You desire Та something. ямар If нэг it зүйлийг happens, хүсдэг. Тэгээд little тэр чинь later you биелэх say, юм "Oh, бол I would better оо something би энэс else илүү should have дээрийг been." хүсэж исэн юм аа Isn't it? гэдэг тэгдэг үү? So, Тэгэхээр how many of you та have нарын thought хідэн sometime when your таны desire has хүсэл not come биелээгүй true, үед та you said, "Oh, оо very энэ good, өстө it didn't биелээгүй нь happen." болсон байна гэж So, хідэн when хэлжсэн that бай. desire was Тэгэхээр there, тэнд you were хүсэл so байна much гэдг нь та craving for түүнийг it. маш ихээр And it хүсч happened тэмүүлдэг. also. Many are Тэгээд saying, тэр "Okay, хүсэл I'll чинь do that for биелэхээр better." та Manifestation, энэс you have an түүнээсээ илүү intention зээлэг хүсээд and байдаг. you Тэгэхээр believe that there is a биелийн хувьд bigger юу гэж хэлэх вэ power гэхээр gives the та best to ямар you. нэг хүсэл And
зорилготой байна. Тэгэхдээ энэ маань биелэг эсвэл үүнээс илүү нь биелгээ гэж хэлж явах хэрэгтэй. Та ямар нэг зүйлийг биелүүлмээр байгаа бол энэ маань биелээсээ эсвэл энэс илүү нь ирээсэ гэж хүсэж явах хэрэгтэй. Гэхдээ би хүслийг буруу гэж хэлээгүй шүү. Би хүслийг буруу гэж хэлсэн үү? Хүсэл гэдэг нь яг одоо танд мэдрэгдэж байгаа зүйлээсээ илүү аз жаргалыг мэдрэхийг хүсэж байгаа юм. Таны сэтгэл чинь илүү том дээд аз жаргал тэмүүлж байна гэсэн үг. Гэтэл та тэр хүсэл чинь биелэнгүү дараагийнх нь гэж хүсээд байдаг. Харин энд юу гэж нэхэр яг одоо энд надад юу байгаа юм энэсээ л таашаал авъя гэж байгаа. Энд чинь л мэрэгэн ухаан. Та маргаашийг төлөвлөөд байна. Гэтэл яг одоо та хоолныхоо ширээн дээр таны урд байгаа паста идэх хэрэгтэй. Гэтэл та тэр пастагаа идэхийн оронд маргааш өглөө би өглөөний цайндаа донат иднэ гэж би маргааш өглөө донат идмээр байна, маргааш өглөө пицца идмээр байна гэж бодоод байх юм бол наад яг өмнө чинь байгаа паста чинь хөрлөө штэ. Тэгээ тэр паста чинь хөрчих юм бол бүр та идсэн ч юмгүй улам мөлснө. Тэгээд яг маргааш өглөө нь болоод та нөгөө пиццагаа идэх болоход та үдээс хойш идэх нөгөө зайрамгаа мөрөөдөл эхэлнэ. Таныг битээ төлөвлөө гэж хэлээгүй. Төлөвл гэхдээ яг одоо таны тавган дээр байгаа халуунаараа байгаа пиццанаас таашаал аваа гэж хэлж байна. Гүрүүжив. Хин нэгэн нас барахад юу болдгийг бид нар мэднэ. Мэдлэгээр бол тэд зүгээрээ гэж бидэнд хэлдэг. Тэд нар зүгээр гэдгийг би мэдж байгаа ч гэсэндээ хин нэг орхиж түүний бид энд нэгэнт оршихоо болсон бид татагдахгүй яаж байх вэ? Энэ яагаад ийм хугацаа зарцуулд юм бэ? Үүний чинь тулд гүрүү байгаа штэ. Тийм биш үү? Та гүрүүд ирэхэд 5 зүйл болдог. Уйдгар гашуу үгүй болдог. Ямар ч шалтгаангүйгээр та аз жаргалтай болдог. Тэгээд танд мэдлэг төрдөг. Гинтэл танд тэр мэдрэмж, тэр ухамсар төрдөг. Та эргээд тэр мэдрэмжүүдээ таны ухамсар сэргдэг. Мөн таны хүслүүд биелж эхэлнэ. Мөн таны авьяас бэлэгч нь тодорч эхэлдэг. Ийм авьяастай гэж өөрийгөө бодоогүй хүмүүст авьяасууд нь илэрч тодордог. Жээгөрөөдөө бидэнтэй уулзахаар энэ хоолыг зорин ирсэнд маш их баярлалаа. Би ямар нэг зүйлийг хийхийг хүсгэд залхуу манд хүрээд тэгээд сэтгэл маань дийлчдэг. Тэгээд би тэрийг хийдэггүй. Яаж энийг даван туулах вэ? Би таны асуултанд хариулмаар л байна гэхдээ. Би таны асуултанд хариулмаар байгаа шүү. Гэхдээ ягаад ч би хариулж чадахгүй байна. Би хариултыг мэдж байгаа л да гэхдээ хариулмааргүй байна. Юу болж байгааг нь ойлгож байна уу? Би хариулмаар л байна гэхдээ бид хоошлуулдаг. Залхуурал гэдэг нь та яг жинхнээсээ үнэндээ бүрэн дүүрэн анхаарлаа хандуулах байна гэсэн. Хэрвээ та маш их цангаж ангаж байгаа бол та тэрийг хойшлуулж чадах уу? Ус уухыг хойшлуулж чадах уу? Үгүй, та яг өхөл амьдрал шийдэгдэж байхад та яг түүндээ бүрэн дүүрэн өөрийгөө зориулна. Таны хүсэл тэмүүлэл маш хүчтэй байхад танд залхуурал төрж та альваг хойшлуулдаггүй. Тэр сэтгэл чинь энэ танд дээрэ гэж хэлсэн ч та хийдэггүй. Та эмнэлэгт орчлоо. Тэнд өвчтөө хүмүүс байдаг. Гэхдээ эмч нар нь эрүүл байдаг, тийм үү? Хэрвээ эмч совилогч нар өвчтөй байх юм бол хин нөгөө өвчтнүүд анхаарал тавих вэ? Өнөөгийн энэ амьдрал Европт маш их эмх замбраагүй байдал байгаа. Маш их өвчин зовлон байна. Тэгэхээр энэ бүх сайн дурын ажилчид, энэ бүх багш нар маань өөрсдийн оюун санаагаа өндөр байлгах хэрэгтэй. Та өөрийнхөө оюун санааг өндөр байлгаж иж бусдад тусалж чадна, тийм үү? Энэ чинь энэ мэдлэг мэрэгэн ухаарал багхгүй юу? Таныг үргэлж инээмсэглэлээ алдахгүй байх. Тэр хатуу ширүүн цаг үед таныг инээмсэглэлээ алдахгүй байхад тусалдаг. Би Украины багш нартай зүүмээр ярьсан. Тэр дайны, тэр энэ тэндгүү бөмбөгдөлт болж байгаа тэр газар манай багш нар, манай тэр сайн дурын ажилтны оюун санаагаа ямар өндөр байлгаж байгаанд нь би бүр гайхсан. Тэд нар бүр ингээд тоглоом наргаа яриад хамгийн тэр сэва хүртэл хийгээд тэр цаг үед тэр гарс бүс нутагт хүртэл тэд нар тийм зүйлийг хийж чадчихна. Яагаад гэвэл тэдэнд өөртөө итгэх итгэл байгаа юм.
knowledge Мэдлэг does, үүнийг that is л what өгдөг. wisdom. Мэргэн ухаарал үүнийг л Wisdom өгдөг. gives you Мэргэн ухаарал таныг very strong дотоодоос from чинь inside, маш хүчрхэг хэрнээ very гадаад supple from талд outside. чинь маш намдуу Other зөөлөн people are болгодог. very Тэгэхгүй болохоор soft хүмүүс inside, дотроо маш very зөөлөн, vulnerable эмзэг inside, хэрнээ outside they гадна талдаа pretend to be тийм very биш юм strong. шиг харагдах гэж But хичээдэг. wisdom and Харин knowledge, what does мэдлэг it do? мэрэгэн ухаан It яадаг байх brings нь strength таны inside дотоодоос and хүчрхэгжүүлж it makes one's гадаад external зан behavior ашиг чинь everything маш very ээлдэг, supple. найрсаг болгодог. But I tell you, all Гэхдээ these энэ бүх crises, хямрал everything зөрчилдөөн will be over удахгүй soon, намжиж don't worry. зүгээр болно гэдгийг би And танд we all хэлж have байна. a Бид role to бүгд play. энд үүрэг Things гүйцэтгэх happen on хэрэгтэй. two Альва зүйлс levels. хоёр One on төвшөнд the өрнөдөг. Нэг нь surface level, гадаргуун төвшөнд, нөгөөх нь another on the нарийн subtle төвшөнд level. өрнөж байдаг. Actually, Үнэн дээр building gets built in the барилгыг барина drawing гэдэг нь room. эхлээд тэр хурлын зургийн өрөөнд тэр архитекторууд And then the зургийн зурж contract бэлэн is болгоод signed. дараа нь гэрээ хэлэлцээр хийгддэг. Isn't it? Тэгдэг үү? The whole building is Бүхэл done бүтэн where? барилга яг бүтнээрээ хаана бүтээгддэг байх нь вэ? Тэр офисын өрөөнд, тэр зургийн ширээн дээр яг гадаа хөрсөн дээр буухаас өмнө тэр ширээн дээр бэлэн болж байгаа. Гэтэл та юу хардаг вүлээ? Гадаа байгаа бодит барилгыг л хараад байдаг. Хүн болгон тэр барилгын цаана тэр офисын өрөөнд бүтээгдсэн тэр зураг, төсөл, төлөвлөгөөг олж харж чаддаггүй. Энэ бүхэн чинь аль хэдийн тэр офис, тэр өрөөнд бий болцсон байдаг. Ухаан муутай хүмүүс зөвхөн гадна барилгыг хардаг бол ухаантай хүмүүс энэ барилга бүтнээрээ аль хэдийн тэр өрөөнд тэр зургийн ширээн дээр бий болсон гэдгийг харж идэг.